би нөгөө 13-аараа хайлмаг хийх гэж байгаа. Хайлмаг 13-тай хайлмаг ер нь бас эрүүл. Зарим нутагт зочин гичин ирэх тоолонд монголчууд уламжлалт ёсоор шин тос хайлах буюу хайлмаг хийх заншилтай. Хайлмаг нь сүүний өрмийг хайлуулж хийсэн идэ юм. Өрөм хайлуулж гурилтай хутхан болгосон энэхүү идэг монголчууд заримдаа холсон тос гэж нэрлэдэг. Яахан болох юм. Говь алтайхан баяжтайцаа бүр янз хийдэг энэ гэж ярьсан үнэхээр үнэн юм байна. Яг энэ халтар арвайн гурилаараа ингэж хуурсан болохоор гэж амар гоё юм юу. Креми юм шиг амтдаг ч юм те яг гоё юм. Танаас нь шууд амтдаг ч юм. Ер нь дэлхий дээр монголчууд ганцхан гэн яг энэ сүдэ цайндаа юм мах зах гэж иддэг үндэстэн байх шүү те.